Йоо, за юу яцхан. Яг өнөөдөр хүлээж исэн трейлер гарсан байна. Миний хамгийн хайртай номнуудын нэг Project Hail Mary гэ монголоор айгүй гоё орчуулсан байсан. Юу гээд Тэнгэр мэдэг амар гоё орчуулсан байлаа. Тэнгэр мэдэг гэдэг нэртэй орчуулгатай байлаа. Project Hail Mary гээд номны маань сэтвсэн кино гарах гэж байгаа. Тэгээд анхны teaser ч биш яг full трейлер нь шууд full трейлер гаргасан байна. Гол дүр нь Ryan Gosling тоглож байгаа. Lord Miller гэх хоёр нөхөр байдаг шүү дээ. Одоо Cloudy with the Chance of Meatballs гэдэг анимашн найруулж исэн, Jump Street-ийг хийжсэн 2122 Jump Street. За тэгээ Spider-Verse project-ыг ер нь бол ахалж хийж байгаа. Яг ганц хоёр найруулагч юм биш л дээ. Дахиад өөр хүмүүс ажилладаг. Гэтэ Spider-Verse 2 киног хийсэн гэдэг ийм мэдрэмжтэй мундаг хоёр уран бүтээлч хийж байгаа. За тэгээд туслах дүрт одоо Зандра Хвиллер байгаа гэдэг ч юм уу. Зураглалаачаар Dune 1 2 дээр ажилласан. Dune-ээр Оскар авсан санагдаж байна. Тэгээд The Batman дээр ажилласан. Greg Fraser гэх мундаг зураглалаач байгаа гэд. Ингээд бүрэлдэхүүн бол амар ийм кино байгаа. Тэгээд энэ киномны сэтгүүлсэн бүтээл байгаа. Тэгээд трейлер нь гарсан байна. Би бүр тэсэн ядан хүлээж байгаа энэ киног сайн болоосоо гэж найдаж байгаа. За яг номшгүй үйл явдал адилхан байх. Ямар ч албагүй. Гэхдээ номон дээр одоо номоо гоё болгосон номыг ингээд маш их хайрлахад, маш их таалагдахад үргэсэн гол одоо цэгүүд нь, гол мөчүүд нь, гол цөм зүйлүүд нь мэдээж байгаасаа гэж хүсэж байгаа. Тийм болохоор айгу гоё л нэж найж. Тэгээд хэдүүлээ трейлерыг ямар ч байсан харцгаая. За ямар ч катгүйгээр үзчихээ. Тэгээд үзснийхаа дараа хэдүүлээ юугаар нэмж ярилцъя. За. Окей. За харъя. За сабтайтлыг нэг явууч. Please state your name. Ryland Grace. I just woke up from a coma. I'm several light years from my apartment. And I'm not an astronaut. I'm not an astronaut. I'm not an astronaut. If you don't go, you die. With the rest of us. Huh. Interesting. Is dying. You are the only scientist who might know what this says. I'm just a teacher at Grover Cleveland Middle. You have a doctorate in molecular biology. I need you to come with us. This is Project Hail Mary. The sun is not the only star dying. Every star was infected by its neighbor except one. Why? We don't know. Which is why we built a ship to go there and find out. It's 11.9 light years away. The astronauts die in space. It's what you Americans would call a long shot. Hail Mary. I get it. Who on earth is going to sign up for this? If we do nothing, everything on this planet will go extinct. You'll find a solution. You are my solution. I put the knot in astronaut. I've never done anything. I've never done a space. I can't even moonwalk. Ay. Harry Styles явж өтер. I understand the stakes. I do. My place is in the classroom. The world is counting on you. Beanbags. This might be very hard for you to understand. But some people are not good at things. You know who you are. You're gonna do great. I conquered. Манай Marcus ishte the Berry. Object approaching. Oh my God. Whoa. So I met an alien. He's kind of growing on me. At least he's not growing in me, you know, which was a concern for a little while. За. I'm gonna call you Rocky. Thumbs up. Nope, that's thumbs down. You would do the thumbs up. It's close enough.
Хаа. За, эхлээд ямар ч байсан юу яагаагүй номыг уншиж байгаагүй контекстгүй хүмүүст энэ трейлер ямар санагдж байна бичээрэй. Зүгээр л яг контекстгүй байсан те зүгээр л одоо юуны шин том өртөгтэй Ryan Gosling-ийн тогсон том science fiction кино гарах гэж байгаа. Тэрний анхны трейлер л шүү дээ те. Яг тэр өнцгөөс ямар санагдж байна та хэд бичээрэй. За яг номны фэний хувьд харах юм бол яг цэвэр номны өнцгөөс харах юм бол яг энэ нэг юм ба. Би энэ номыг айгу азтай болж сонссон байхгүй юу? Яасан гэхээр ерөөсөө яг юуны тухайн яг үнэндээ сайн мдэггүйгээр яг Martian-ы зохиолчийн ном гэдгийг мэдсэн. Айгу өндөр үнэлгээтэй аудио ном байсан. Тэгэл илүү дутуу контекстгүй шууд сонссон. Тэгэл ерөөсөө ихний нэг 20 минут 30 минут сонссноос хойш бүр ингээд тасралтгүй яваа орцсон. Би одоогийн байдлаар аудио номыг нь Audible дээр 3 удаа бол бүтэн сонссон. Тийм. Тэгээд яг энэ цаасан дээрх номын бол бас уншаад явж байгаа юм ба. Тэгээ энэ дэр юу ярих гээд нэхэр яг дэлгэцийн бүтээл ийм байгаа юм л да. Дэлгэцийн бүтээл ялангуяа том өртөгтэй хийж байгаа кино маркетинг айгуу чухал. Тэгээ олон хүмүүст хүргэх зорилготой байх нь айгуу чухал. Анхаарал татах нь чухал. Хүмүүсийг театр руу одоо босоод яваад те хүргэхэд юу н анхаарал татах вэ гэдэг нь мэдээж чухал учраас энэ кино одоо трейлер дээр бол нэлээд бас юунуудыг бол одоо гол point гэж бич болохоор зүйлүүдийг гаргаж ин л та. Тэгээд сая трейлер дээр гарцсан юмнуудыг нь ярих юм бол зарим нэг юмыг нь гаргаагүй байсан бол зарим нэг деталийг нь болж өгвөл орхисон болвол зүгээрээс юм байна да гэж бодож л сая бол ялангуяа номыг уншиж байгаагүй хүмүүст бол бүр зүгээр байхасан болов гэж бодлоо. Гэхдээ нөгөө талаас яг production тэгээ том одоо өртөгтэй төсөвтэй бүтээл гэдэг талаас бол ойлгож байна те. Яагаад гэвэл энэ чинь хүмүүст хүрэх ёстой түрүүн ярьсан анхаарал татах ёстой ийм учраас бол ойлгож байна. Гэхдээ л зарим нэг зүйлүүдийг жоохон яачгүй дээ гэж бол бодлоо. Ялангуяа тэр Rocky гэдгийг те. Одоо юу нэгэн трейлер дээр гарсан юм чинь одоо жишээ нь Rocky-тай холбоотой зүйлс бол номны бараг талаас нэлээд өнгөрж яхад анх орж ирдэг байхгүй. Ямар ч тийм ойлголтгүй байж байгаад сюрприз орж ирдэг гэж хэлж болно. Ууг нь бол тэгэхээр трейлер дээр анхны бүтэн трейлер дээр гарч байгаа бол жоохон тийм байна. Гэхдээ ойлгож байна. Ойлгоход ойлгож байна. Тэгэхээр яг хайп талаасаа надад жоохон тийм байгаа ч гэсэн зөрүүлээд олон татахыг ойлгож байна. Тэгээ кино нийцсэн үр дүндээ сайн болж байвал тэр нь бол дараа кино гарцсны дараа трейлер нь ямар байсан нэг хамаагүй тийм хэрвээ сайн болчих шүү дээ. Тэгэж бол бодогдож байна. Тийм. Тэгээд трейлер дээр бол одоо хин Ryland Grace гэдэг одоо манай гол дөрөв. Тэгээ Ryland Grace ингээд явах хүсэхгүй байхад нөгөө нөхдүүд мань хүний хүчээр явуулах гээд байгаа. Явахаас өөр аргагүй гээд байгаа нэг ийм storyline зохиол харагдаж байна. Тэр бол бас сонирхолтой байна. Ном маань өөрөө бол өрнөлийн хувьд бол одоо хоёр өөр цаг үед болж байгаа гэж хэлж болохоор юм өрнөлттэй л доо. Тэгэнгүүт тэр элемент яаж яг байх нь ойлгомжтой байх зүгээр яг яаж хадгалах вэ гэдэг бас сонин харагдаж тэр сэдвтэй холбогдоод тийм. Production талаас бол энэ Rocky-гийн юуг бол нөгөө puppet гэдэг шүү дээ тийм. Одоо стажик нэг хүүхд уцс түүхэлтэй дээ тийм. Яг шууд уцс түүхэлтэй ч шүү дээ. Одоо Yoda мода гэдэг чинь дотор нь хүн мордог юм иймэрхүү. Тийм puppet master хүн юу яаж байгаа юм бэ лээ. Rocky-г одоо Rocket тоглож байгаа гэх юм одоо юу гэх юм. Тийм гэсэн. Тэгэхээр энэ бол CGI байхгүй юм байлээ. Practical effect хийх юм байлээ. Тэр нь бол агуу таалагдж байгаа. Тэгээд Rocky-гийн sound design дээр Audible-ийн production дээр хийсэн шиг хийсэн байгаасаа гэж айгуу найдаж байна. За энэ хэсгийг нэг хальт хараа тийм. Энэ хэсэг дээр сайн нэг sound жоох явсан. No, Yeah. that's thumbs down. I'm Grace. I'm gonna call you Rocky. Thumbs up. No, that's thumbs down. You would do the thumbs up. Энэ sound design надад нэх гоё санагдсангүй. Гэтэ яалтчгүй нөгөө нэг Audible-ийн production бүр үнэхээр супер болохоор тэрнтэй тэр ингээд бүр гоё толгойд байгаад байна л та. Тэр яг кинон дээр гоё болчихлоо. Зүгээр яг Audible-ийн audio production-ийн Rocky-гийн sound-ыг бол sound бүр айгүй гоё байхгүй юу? Яг мэдээж яг тэр шиг ашиглаж болохгүй л баг л та. Copyright мат гэдэг тустай бас асуудал баг. Гэтэ тийм. Тэрийг л арай гүцгүй санагдаж байна. Гэтэ эн чинь хэдхэн секунд чинь бүтэн ном те. Ийм байна.
Хиний хувьд бол Ryan Gosling болж гэнэ үү? Ryan Gosling бол гоё юм. Би анх Ryan Gosling продюсер ажиллаад гол дүр тоглоно гэж жоохон санаа зовжсэн. Гэтэ мань үн чинь 2006 онд Half Nelson гээд 10 жилийн багшийн дүрээр одоо кинон Half Nelson гээд кинонд 10 жилийн багшийн дүрд тоглоод юугаараа тэрүүгээр Оскарт нэр дэвшижсэн санагдчих шүү хэдүүлээс харъя. Half Nelson гээд киногоор Оскарт нэр дэвшижсэн санагдаж байна. Оскар биш юмаа гэхэд нэг хэдэн орд арай Оскар биш. Оскар нэр дэвшсэн мэт 6 онд тий. Ryan Gosling. Ер нь бол том мод болохоос өмнө яг ноутбук интернет дараал та тий. Дунд сургуулийн багшийн дүрт. Тэгэхээр яг мань хүн бол ийм experience байгаа. Тэрнээс бараг 20 жилийн дараа гарах нь байна. Тэ баг хിവэрээ үждэг тий. Тий. Тэгээд манай хэд санситгдүүдэд хуваалцаараа тэгээд яг дуртай номноос чинь эхлээд одоо ингээд эцсийн бүтээл гэж юуж байхгүй байхад номыг уншаад тэгээд магадгүй комик ч юм уу тэгээд дараа нь эцсийн бүтээл болсон. Тэгээд тэр бүтээл нь одоо ямар санагддаг вэ? Тим бүтээлүүд, тим номнууд юу байдаг вэ? Санситгдүүдэд бас хуваалцаараа. Тэгээд миний хувьд бол сайн Project Hail Mary-гийн трейлер гарангуут л ерөөсө бичлэг хий гэж одоо зорилоо. Одоо та хэд харж байгаа юм чи ерөөсө 41 минутын өмнө л гэж байна. Тэгээд thumbnail гоё юм хийж амжихгүй бах манай Темка одоо орой 9 гэрсэн болохоор бас яахгүй бах. Гой thumbnail юмгүй гаргах юм бичлэг. Гэхдээ yes аль болох хурдан гаргая. Тэгээд манай эдас юугаа хуваалцаараа санал сэтгэлүүдэд хуваалцаараа ямар санагдаж надад яг номыг уншиж байгаагүй хүмүүст ямар санагдаж байгаа нь айгуу сонирн байна. Тэгээд ном уншиж исэн хүмүүсийн хэрвээ хүмүүс байвал хүлээлт ямар нь хэлээрээ туслах дүрүүд бас айгуу сонирхолтой дүрүүд бол байгаа. Ялангуяа Сандра Хюллерийн дүр айгуу чухал дүр байгаа. Даж дүр Нидерланд хүн гэсэн үг дүр нь. Тэгээ энэ дээр акцент бол жоохон өөр. Яг өөрөө герман хүн шүү дээ. Тэгээд герман хүн англиар Dutch accentтэй ярина гэдэг сонирхолтой байх те. Яг л тийм байгаалгүй л те. Энд чинээс өөр анзаарсан зүйл энэ караоке дуулж байгаа бас сонирхолтой санагдлаа Сандра Хюллер. Энэ юуны хамгаалагчдын нэгэнд нь манай нөгөө The Beard цуврал дээр тоглодог Маркусын жүжигчин байх шиг байсан тий. Энэ шүү дээ. Тэгээ манай Маркус байна. The Beard Маркус тоглодог. За тэгээд энэ сансрын хөлгийн дизайныг гаргасан нь бас сонирн байла. Номон дээр бол зүгээр тайлбарлал байгаа шүү дээ. Бид нэр яг ном уншиж байхдаа бол төсөөлж байгаа. Ийм хэлбэртэй ийм гээд. Тэнгүүт одоо тэрийг яг ингээд төршүүлгээ болгосон нь бол айгуу сонирхолтой буулгасан байна. Айгуу содон гой харагдаж байна. Одоо энэ юуны Hail Mary гэдэг энэ сансар хөлөг ба шүү дээ тий. Одоо энэний яг дизайны ерөнхий товч танилцуулга одоо энд юун дээр байж байгаа. Номных нь хэсэг дээр нэс байж байгаа. Энэ байж байна. Иймэрхүү гээд номын уншаад бас нэг ойлголт өгөхийн тулд тий. Ийм байж байгаа. Тэгээ энэ чи харах юм бол ер нь ялтч вэ ном загвараа дагсан байна. Гэтэ энэ нөгөө сансрын хөлөг бол айгуу сонирхолтой л юм. Тэгээ энэ дэр нэлээд л айгүй олон юм л бас яачих шиг боллоо л гэж харагдаж байна. Ил гаргачих шиг боллоо гэж харагдаж байна. Та санаа сэтгэлээ хуваалцаарай. Тийм байна. Тэгээд дараагийн видеонуудаар уулзлаа баяртай. Дараагийн видео гэснээс яг одоо бол Өмнөд Солонгосын Netflix даргасан Karma гэдэг богино хэмжээний зурлыг үзэж байгаа. Тэрийг ревю хийн. За тэгээ Squid Game season 3 гарсан байгаа. Тэрийг бас ревю хийнэ. Араас нь 9 Puzzles гээд бас K-drama ревю хийхээр бэлдсэн ба. Тэгэхээр дараагийн видеонууд бол баг бүгдээр K-dramанууд байх нь бас сонирхолтой. Тэгээд тийм. Тэгээ санаа сэтгэлээ хуваалццаагаарай. Donation ээж дэмжээрэй. Формула 1-ийн гоё мерчуд гарсан байгаа шүү. Superman-ийн мерчтай бас юм гоё үзүрийн тасалбар захиалга бол эхэлсэн байгаа шүү. Description comment хэсэг дээр Superman 1-ийн нэг юу бахтай Superman-ийн Формула 1 гэдээ ярьсаар байгаа. Superman-ийн тасалбар захиалгын мэдээллийг оруулж манайд билетээр ихтэн захиалцгаагаарай. Тийм тэгээд хамт байсан бүгдээрээ баярлалаа. Дараагийн видеонууд дараа уулзлаа. Баяр та.